Энэ удаагийн Монгол брэнд нэвтрүүлгээр очир зодог шуудаг үйлдвэрлэл эрхлэгч Урлаач Шижир цэцгийг онцолж байна. Тэрээр 19 наснасаа хойш зодог шуудаг үйлдвэрлэж байгаа юм а. Монгол бүхийн өмсгөл нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн нэн ялангуяа хувцсны хувьсэл өөрчлөлтийг даган шинжлэхцээр энгийнээс нарийнд болох бүдүүлгээс боловсронгуйд шилжиж иржээ. Мөн орчин үед Монгол бүхийн өмсгөлийг эргэцийн хэлбэрээр стандартлан тогтоосон нь зохих үр дүнгээ өгсөөр байна. Бүхийн өмсгөлийг ард түмэн өөрсдөө урлаж бүтээсэн түүхэн уламжлалтай. Намайг баг байхад л ах нар маань өөрсдөө ингээд зодог шуудгаа хийгээд өмсөд барилддаг байсан байхгүй. Тэгэл багаасаа ерөн зодог шуудагтай холбоотой тэгэл оёдл эсгүүрийн сургууль төгсөөд тэгэл 2007 онд бүхэн өргөнд Монгол зодог компанид ажилд орсон. Монгол зодог компанид ажилд ороод нэг 10 жил ажиллаад тэгээд 17 онд хуваарь очир зодог шуудаг оёдлын үйлдвэрлэлээ эрхлээд одоо хүртэл тасралтгүй эрхлээд явуулж байгаа. Ер нь бол нэг тэгж завтай зайтай нэг юу яадаг дөө байнга л ачаал ихтэй идэг. Ачаал ихтэй за тэгээд цагаан сар наадам 2 дэх өдөр ихээр бүр ачаал сүүлийн нэг сар бол тэгэл ачаал ихтэй өглөө 6-аас шөнийн 2-3 цаг хүртэл тэгэл зодгоо оё шүү дээ. Ажил дээрээ чиж ажиллаа хийгээл гэртээ хайрсан зодгоо оёол хүмүүс унтчихад хүртэл зодгоо оёо сууж ийн. Ямар сайндаа манай нөхрөл тэгдэг ш. Унтах гэж хахад л зодгоо оёж яхаа өглөөс ирэхэд л оёж яхаа. Унтдаг юм уу чи юу нэг. Тэгэл юу наадам чин 11-нд эхэлдэг. Юу наадам эхлээд хүмүүс чинь нөгөө юу яадаг байхгүй юу? Наадмын өдөр баярлаа явж хахад бид нэр унтчихэдэг байхгүй. Юу 11 тултал юу юм хин 11 шөнө гэртээ хардаг шөнийн 2-3 цагт л гэртээ харна. Тэр хүртэл юу нь бол ачаал маш их. Амс их завгүй заримдаа бүр хоолцоо ч идэх зав. Тэгж л ачаал ихтэй байдаг шүү дээ. Бөхчүүд ер нь бол их бэлэгдлэлээр эрдий Танжаа Дамбаавраг ихт чинь левэлжилтэй хүнээрээ оёолно гэж эвэлжилтэй хүнээрээ оёолаа тэр жилдээ авраг олж ирсэн. Миний зодог шуудыг өмсөж байгаа бөхчүүдийг хараад бүр баярлал. Ингээд авчаасаа тэгээд авчаасаа гэж бүр ингээд гэртээ бүр ингээд гар мар бадаараад ингээд бүр гараа зангидаад бүр бадаартлан чангалчдаг байхгүй бүр ингээд өөрөө бүр барилдаж байгаа юм шиг болол. Тэгэл төрүүлэхээр нь ямар сандал суудлаас өсөрч хараагаал хашгичаал гэрт чинь одоо бөө юм болно ш. Тэгэл айлд ингээд зодог шуудаг байхад их сайн байдаг гэд хүмүүс их бэлэгдэл болгож хадгалж ингэж яазалж гэртээ хадгалж өлөгдөе. Айлд ер нь нэг зодог шуудаг байх маш сайн гэдгийг. Тэгээд бас зарим айл болохоор хүүхдтэй зодог шуудаг бас авдгийг. Хүүхдийн төрсөн өдөр мөдөр ер нь өдөрт болон хүүтэй айлд тэр бэлэг болгож их хүүхдийн зодог шуудаг их явна. Тэгээ бас охинтой айлууд болохоор айгүйх охин мохтой айлууд болохоор хүүтэй болно гэж хүү төрүүлнэ гэж бас их зодог шуудыг их бэлэгдэж авдаг. Тэгээ ер нь зодог шуудагны зодог шуудагны бат бөх чанар их ширээсэндээ байдаг. Тэгээд зодог шуудаг ер нь бат бөх чанар нь гол ширээстэй. Материал ерөнхийдөө бол нэгэн хэвийн нэг юм сайн материал байгаа. Тэгээд ер нь гол бат бөх чанар нь ширээсэндээ байдаг. Эсгэж хавсрахад л машинаар оёно үхээс одоо энэ шаглаас маглаас бүгд гараар оёгддог байгаа. Ийм зориултын ийм загсны утас гэдэг ийм сүлжмэл ийм торгон утсаар оёдаг. Энэ нь болохоор ингээд нөгөө эрчлээд оосорж ончирдгүү маш сайн утас байгаа ийм загсны торгон ийм сүлжмэл утас. Орлоход ер нь бол нэг 7-15 хоногийн хугацаанд л нэг зодог шуудгийг хийж уралж гаргаж байгаа. Хүүхдийн зодог шуудаг бол нэг 2-3 хоногт гарчна. Бүхийн өмсгөлийн дотроос хамгийн гол нь зодог шуудаг юм. Учир нь энэ өмсгөл нь бүх барилдаж хүч тамир шалгаруулах үед урам мэх хийх, барьц олоход хамгийн тохиромжтой. Мөн бүхийн авхаалч самбаа шалгаж нөгөө бүхийн мэх хийх зуур барьц олоход зориулагдсан байдгаас зодог шуудаг бол тусгай зориулалтын өмсгөлийн нэг болно. Энэ өмсгөл бүх хүний бие бэлдэр хүч чадлыг үзэгчдэд илтгэхэд нэн тохиромжтой.
Бүхийн өмсгөл үе дамжин өвлөгддөг ёстой болохоор хойч үеийн хүмүүс нь өвгдөөцийн хэмжээ, биеийн чадц ямар хөө байдалтай байсныг мэдгээд чухал хэрэглэгдэхгүй болдог. Зодогны ханцын үзүүрт уяа болттой түүний элэг бүсийг зөөлөн эд хадгаар хийдэг. Өгчүүд элэг бүсээ чанга, сул, бүсэлж уях нь барилгахад чухал ач холбогдолтой. Зодгийг бүх бүсөөр урлах бөгөөд түүнийг хос мэдсэн утсаар товшиж ойдог байна. Зодогны хормойн ирмэг тойруулан 3-4 хуруу өргөн зэрэгцүүлэн товшоход өмсгөл их бүх болдог байна. Зодог шуудаг эсгэх дараалал нь болохоор эхлээд дотроо эсгэн, дотроо тавиад дотроо болохоор өнгөн дээрээ тавьж эсгээд ингэж оёдлын машинаар хавсарж ингэж ширхэд бэлтгэдэг. Тэгээд одоо ингэж ширхэд бэлтгэчгээд эхлээд энэ шаглаасаа явна. Ирмэгний шаглаас явчаад дараагаар нь энэ хэсгээр ингэж 1.8 см өргөнтэй ингэж нөгөө шуудагныхаа уяаг оруулах 1.8 см өргөнтэйгээр зодог шуудгаа ингэж ширж эхэлдэг байгаа. Одоо энэ шуудаг гихт чинь Монгол улсын начин Цэрэн тогтох начин Говьалтай аймгийн Цэрэн тогтох начных. Энэ нь болохоор Уланбаяр начных байна. Ерөнхийдөө бөхчүүд ингээд зодог шуудгаа хийлгээл дор нөгөө бэлтгэлээ гарцгаацсан байгаа учраас наадмын өмнө авч биедээ дасгана гэд зодог шуудгаа эртхээ хийлгээд аваад бэлтгэлээ ингээд өмсөд гарчдгийг. Тэгээ ерөнхийдөө одоо ингээд арай ирж ав бэлтгэлээсээ арай ирж авч амжаагүй ингээд хідэн бөхчүүд их л байна да. Бүс давуу нь арьсан идэллийг бодвол хялбар урагдаж тасрах шинжтэй учраас бат бөх байдлыг хангахын тулд шөрмөс мянцаар товшин ширж, ширээсний оёосыг хээ угалцлан дүрслэж, түүгээрээ тодорхой утга учирыг илэрхийлэх болжээ. Бүсөөр зодгийг ойж урлах болсон нь Монгол бүхийн өмсгөлд өнгөний ялгарал зохицлыг харуулах боломжтой болгож, улам улмаар төгөлдөрчжээ. Бүсөөр хийсэн зодог нь барьц чөлөөтэй авах боломжийг бүрдүүлж, тэр нь барилдааны мэхийн хөгжилтөд нэн ялангуяа сэрвүү барилдаанд шийдвэрлэх түлхэц өгсөн ажээ. Бүхийн зодог шуудагнаас гадна бас залаа хийж байгаа. Энэ болохоор улсын харцгийн залаа. Тэгээ бас алдарт уяачийн залаа хийн, засуулын залаа хийн. Засуулын залаа тэгээ шагаан залаа маа тэгээ ер нь бүх төрлийн залаануудыг хийж байгаа. Зодог шуудагны эсгүүр нь болохоор саран болон уутан загвартай гэж байдаг гэсэн. Байдгийн тэгээ би болохоор нөгөө бөхчүүдийнхээ бие бэлдэр тааруулаад мөр давсан эсгүүр бөхчүүдийн бие дээр гаргаж тийм тусгай эсгүүрээр хийж байгаа. Зодогны ингэр задгай болсон нь Монгол бүхийн барилдааны хөгжилтөд онцгой хувь нэмэр оруулсан төдийгүй ур хийцний хувьд энгийн хэрэглээний бусад хувцснаас эрс ялгагдах онцлогтой болж ёслол хүндэтгэлийн шинжтэй өмсгөл болон төлөвшөх явцыг нэн түргэжээ. Миний эсгүүрийн онцлог болохоор ингээд ийшээ ингээд мөрний шонтгор яс гарч байгаа нь баг зэрэг ингээд мөр давсан эсгүүр байгаа. Энэ анх нөгөө Батмөх заан дээр гаргаж авч ирсэн эсгүүр байхгүй юу? Ганжаад улсын начин Ганжаад хоёр дээр ингэж анх эсгүүр гарч ирж байгаа. Одоо энэ л миний одоо голлох эсгүүр. Ийм мөр давсан зориултын эсгүүр байгаа. Тэгээд энэ менюгээр бас ийм өөр одоо бусад зодогных чинь ингээд ийшээ хит ингээд орцсон байдаг байхгүй. Тэгэхээр айгүйх барьц өгөөд идэг. Энэ болохоор ингээд бас ингээд нөгөө цэнжиг ийшээ архишаа байх юм бол бас нөгөө барьц мэрт өгөх тал дээр бас хөгчүүдийн биед нөгөө тааруулж байгаа барьц сонгоон дээр бас хүчтэй л биш үү. Монгол бүхийн зодог шуудаг арьсан заргаг хатуугаас элдэж зөөлөлсөн Ингэр битүү энгийн хэрэглээний хэлбэрээс энгийн задгай, элэг бүстэй зодогны хэлбэр төрхөнд нэгэнд шилжиж, цаашдаа бүс эдлийн хийцэнд уламжлагдсанаар эсгүүр урын чанарт томоохон дэвшил гарчээ. Ингээд хөгжлийн явцад зодгийг бүс даавуугаар урлах болж, түүнийг хийж оёход дөхөн болсон төдийгүй бөхчүүдийн биед хамгийн тохиромжтой байдал төрж, түүнийг урлах хээ угалц, чимэглэлийн бэлэгдэл, дүрс хэлбэр нь монголчуудын гүн ухааны сэтгэлгээтэй нэгт уялдан төгөлдөржих болсон юм а. Энэ удаагийн дугаараар Монгол бүхийн зодог шуудагны үүсэл, гарал хийц, арга технологиг харуулахыг зорилоо. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.